Боор хэмээх харваач нь хүн гүрний өмнөд засагчийн харьяат бөгөөд түүний харвах чадвар аянга мэт хурдан, сум нь маш нарийн байжээ. Түүний ур чадварыг 6 их улс 18 аймагт давж гарах харваач байгаагүй гэдэг. Их жангур шанив түүнийг өөрийн дэргэд авчран бүргэд намнаач болгожээ. Намрын их хурмын үеэр харваачдын дунд сорил тэмцээн болдог байв. Харваачид хос хосоороо өрсөлдөж тэдний дундуур чоноор тижээсэн чандаг туулай тавьдаг. Харваачид чандагны хоёр талаас давхин өнгөрөх зуураа харваж төрүүлж онож чадсан нь дараагийн шатанд үлддэг байв. Хамгийн гол нь сумаа амин газарт онож чадах явдал байлаа. Ийхүү боор харваач болон жангур шанив нар 5 сорилыг амжилттай давж эцсийн шатанд үлджээ. Энэ сүүлийн сорилт хамгийн хүчтэй, хурдан овтой чандаг тавив. Цахилгаан мэт цахилан дэгдэх чандаг шинхэн цаснаас гялалзах төдий ялгарна. Жангур шанив үүлэн борлог, боор харваач согоон халтрыг хүлэглэж чандагны хоёр талаар хашин цас манруулан хурдлах зууртаа 3 сум тавив. Шанивын 4 дахь сум чандагын далын цөм согжээ. Цав цагаан цасан дээр хундан улаан цус цацруулан тийчлэх чандагны дэргэд дөрөө мулталсан жангур шанив боор харваачийг хилэнт тогшноор харж байв. Юунд худал харвав. Би хичээж харвав. Өмнө сум бүрчин чандагны аман, хүзүү, хатан хүзүүний заагаар сүвлэж байв. Харин энэ 4 сум чинь хаа хамаагүй тэнэв биш үү? Тэнгэрийн хөвөн их жангуур таны сүр хүчнээс имэв. Би боор харваач сөхрөн сууж тэргүүн гудаажээ. Бүү тэргүүн гудаа чам шиг их харваачид үл зөхөн. За мэдлээ. Харц тулгарав. Шанийн дотор зарс хийв. Чи юунд худал өгүүлэв? Би худал ис өгүүлэв. Хөмхийгөө зууж, хөмсгөө зангидаад ийн өгүүлэв. Шанив сумын гичрээр хацар дундуур нь ороолгосонд цус шүүрэн эгм рүү нурсав. Боор харваач үл хөдлөв. Харцан үл халирав. Тэр шүн харваач хүрээ буудлаас оргож оджээ. Араас нь жангуур шанивтан хамгийн шилдэг 5 бүргэд намнаачийг тавьсан авч 3-ыгаа нэвт харвуулж нэг нь үлдсэн шархтснаа дүүрээд оройн эгж иржээ. Сэцэн зөвлөх сайдтан жангуур шанивг зэмлэв. Их жангуур та зоригтныг дээдэлж эртнийг эрхмэлдэгсэн. Юунд боор харваачид хатуурхав. Тим эрхитнийг хаанаас олгосон? Хайран биш үү? Үнэнчт нь эргэлзэв. Би тиймээс 3 сорил өгөв. Тэрис чадав. Эзэнтэн эргэлзэх шалтгаан юу вэ? Түүн шиг идтэй харваач цуутай бүргэд намнаачдын тэргүүн болох ёстой. Тийм ээ. Та гэтэл эгэл нэгэн бүргэд намнаач төдий болгов. Түүний харваанд ирэхэд тэнгэр чатаархан буй за. Гэвч бүргэд намнаачдын тэргүүн болоход энэ хангалттай биш. Сэтгэл хураах, сэвгүй чигч байх, элэгтэйгээ эвлэн номхорох, атаатантай арсалдан догшрох чухлыг чи мэднэ. Тийм ээ, дээдстэн минь. Эхэн сорил минь түүнийг эгэл нэгэн болгов. Тэр төвчж ис чадан хорсов. Сэтгэл үл тогтох хүн яахан бидний огманлай бүргэд намнаачдын тэргүүн болж чадах билээ. Гэвч би түүнд бас дахин сорил тавив. Юун сорил билээ? Жангууртан. Би боор харваач тугаа адил аман хүзүү, хатан хүзүүгээр нь сүвлэж чадахгүй ч би эхний сумаар чандагыг онох байв. Гэвч 3 сум хоосон тавив. Тэр харин 4 сум хоосон тавив. Дөрөө мултлаад цус цацлан тийчилж буй чандагны дэргэд би түүнээс юунд худал харавсныг асуув. Тэр сүрдэв хэмээн худал өгүүлэв. Таны сүр хүчээс барагтай эртэн сүрдэх билээ. Жангууртан тэр сүрдсэн нь үгүй. Харин зулгуйдсан нь үнэн болов. Түүний харц үүнийг өгүүлэв. Сэтгэлд нь үнэн ховрааж. Тэр миний нөхөр биш, дайсан байваас зохих ажгүй. Энэ миний 2 дахь сорил болов. Чандагны цаанаас түүний сумны он хоёронтой над дээр туссан нь морины явдлын хүү, цээжин хүслийн хүү гэдгийг би сорьсон нь тэр болно. Хацрыг нь сумны гичрээр цус шүүртэл ороолгосон нь таны 3 дахь сорил байх нэ. Тэр энэ сорилыг ч давсангүй аж. Хэрвээ давсан бол та яах байсан бол? Би түүнийг энэ өглөө өчиггүй цаацлах байв. Юуны учир тэр вэ? Түүний цээжинд өшөрхөл улам зангирсан буй. Тэр өшөрхөл үл тайлрах учир. Тэгвэл та түүнийг шөнөөр орохыг мэдэж байжээ. Харин юунд зүгээр явуулав. Өөртөө энсэх хэртэй дайсантай байхыг хүсэв би. Тийм бол та түүнийг алуулахаар араас нь 5 шилдэг чоноо юунд илгээв. Миний 5 шилдэг бүргэд намнаачийг дийлж ис чадваас тэр миний дайсан болж хэрхэн чадах буй. Та юунд тийм аюулт нэгнийг өчнөө болгохыг хичээнэм. Хүчийг хүсвээс өөртөө энэ тэнцэх хүчит дайсныг хүсхимээх энэ буюу. Эс тэгвээс мануу ард хитэн үе өнгөрөхөд манай их хүн гүрэн хүчгэн хулган мэт хөөрхий өчүүхэн болж доройтох буй за. Тэнгэр түүнийг үл хүсэх билээ. Тэнгэрийн тулд би ийн үйлдэв. Аавга их шанив минь химээгээд хүн их гүрний сэцэн сайдтан жангур шанивгийн улмыг унав. Боор харваач хүн улсын өмнө засагчийн орондоо тогтсонгүй. Урт хотыг даван Нахадын чин улсын уудын хаанд хүчин өргөхөөр очив. Уудын хаан түүнд линер, ихэд хөрөнгө, цалин шан хайрлаж, шилдэг цэргийн манлай болгожээ. Жангур шанивгийн хүслээр ажээ.